자, 다 오늘 엔트리 근데 그러게야. Монгол улсын иргэн Зандахуугийн голд миний би Ахтуу хамаатан садангийнхаа цалиа авч ажилладаг байсан компанитай холбоотой асуудлаар хийгээгүй хэрэгт буруутгадаад Баянзүрх Скватер Шингэлтэй дүүргийн эрүүгээр ангачны тойргийн шүүхийн 2026 оны 4 сарын 17 оны 1088 дугаартай шийдэх тогтоолоор 22 жил хорихлоор нийтийн албан 5 жил ажиллах хэрэгээ асуусан ийм ялаар шийдгүүлсэндээ гомдолтой байгаа. 12 жил улсын хурлын гишүүн байсан байна. 2004 онд сонгогдоод 16 онд улсын хурлын даргын ажлаа хүртэл. Тэгээ энэ олон 12 жилийн хугацаанд гарсан хуулиудыг одоо яаж гарсныг бол хамгийн сайн мэдэх нь улсын хурлын гишүүд, тэдний нэг нь би байгаа. Тэгээд энэ олон хуулиудыг ингэж гуйлан тайлбарлаж ингэж ял өгч болдгийг одоо өөрийн биеэр мэдрээд 2 жилийн орхилоо эдэлж байгаа юм байна. Тэгээ ингэж болдог гэдгийг би эхлээд үнэмшихгүй байсан л да. Тэгээ энэ 2022 оны 12 сард үүссэн нүүрсний их тодголтой хэрэгээс хойш 4 дахь жилийнхаа 4 жил рүүгээ төхөж явж байна. Энэ зузаан ямиг би харуулах гэж авчирсан. Мэдээж энэ талаар энэ бол зөвхөн шүүхийн шийдвэрүүдийн анхан шатны болон дав заалдах шат тэгээд дээд шүүхийн шийдвэрүүд энэ байгаа. Би энэгээр бас ном хийж байгаа. Улсын хурлаас баталсан хуулиудыг яаж мушхан өгүүлж эрүүгийн хэрэг үүсгэж улмаар ял өгч тэгээ одоо бид тэр ялтаа санал нийлэхгүй учраас ингээд гомдол гаргаа явж байгаа юм л да. Би 2012 оноос 2020 оны наадам хүртэл төрийн засаг хамгаалалт байсан байна. Тэгээ энэ прокуроруудын яллах төгөл төвчээд ял өгöd байгаа үед төрийн засаг хамгаалалтын өдөр болгон инкол гэдэг хүний хаана юу хийж явж байгаа журнал дээр бичигдэж үлдчихэж байгаа. Тэгээд энэ их хамгааллын сайдыг танихгүй хизээч уулзаж байгаагүй мэдээж одоо зургатаар гарах зам төвийн сайд гэж мэднэ л дээ. Тэрнээс өөрөөр бол энэ хүнтэй хуульдаж ажил төрөл ярих ах トゥ угийнхаа бизнесийг ярих ямар нэгэн үйлдэл хизээч хийгээгүй бөгөөд тэр хийгээгүй эрх шийтгээд байгаад их гомдолтой байгаа. Энэ прокурорудаас инх хамгааллын 134 227 тушаал гарах цаг хугацаанд зам тээврийн яам орсон гэж нотлох гэж оролдоод тэгээд компьютер нь уссан байлээ. Тэр нь инколд ороогүй гэсэн үг биш гэж. Миний орсныг нотлох үүрэгтэй хүмүүс нотлох чадахгүй болохоор тэр бүртгэл байсан уу байгаагүй надад бол ямар нэгэн одоо мэдэх бол нөлөөлөх ямар ч боломжгүй шүү дээ. Байхгүй нь өөрөө нотлохын тулд ийм сонин тохиолдлыг бас анхудаал харж байгаа. Тэгээ энэ хэргийг мөрдсөн хянсан мөрдөгч хянсан прокурор одоо энэ гурван нөхөр энд сууж байна. Анхан шатны шүүхийн шүүгч нар одоо энэ миний бичиж байгаа ном дотор би ямар нэг юм шинээр зохиохгүй энэ бүх юм нийлээд нэг ном болчихж байгаа. Ингээд хуулийн оюутнуудыг сурахч болох юм.
улсын их хурлын баталсан хуулийг хэрхэн гуйлж хүн хэлмэгдүүлж болдог ийм кейс болоод үлдэх гээд байгаа юм л да. Ном бичигдэж байгаа энэ хэрэг хэзээний цагт дуусна. Тэгээд дуусах үед ном болж оюутнуудад өнгөө дарах гэдэг. За би нэг 37 оны хэлмэгдүүлэлтийн талаар бас ярмаар байгаа. Яагаад тэгэхээр миний аав зандаа хүү овг нь галсан дана, сайн гоохтой галсан дана. Одоо имээ содон бил, төдөв банчгийн содон бил гэж юм байна. Тэгээд төдөв банч гэдэг имээгийн аавыг 1937 онд онцгой комиссын шийдвэр буудан. За уучлаарай шүүгдсэн. Тэгэхээр энэ прокуророос ялж байгаа энэ хэрэг бол анхны шүүгээс шийдвэртэй холбогдуулах юм лээ шүү дээ. Таны тэр өнгөрсөн үеийн асуудал бид эндээ шүүхгээгүй. Буруудах гав. Би овгоо тайлбарлаж байгаа. Тэр хүн ямар буруутай байсан гэхээр тайж байсан учраас цаазаар авагдсан. Энэ хэргийг мөрдсөн тэр үе шүүх байгаагүй. Онцгой комиссын шийдвэрийг 1991 онд улсын дээд шүүхийн цэргийн коллеги юу гэж дүгнсэн гэхээр цагаатахтай. Төдөв банчиг нарын 60-70 хүнийг цаазаар авсан буруу байна. Гэрчийн мэдүүлгээс өөр нотлохоор байхгүй учраас цагаатглаа гэж. Тэгээд 1 сая төгрөгийн нөхөө холбоор авсан. Тэгээ би нэрийг яагаад байгаа юм гэхээр өнөөдөр надад тулгаад байгаа хэрэг яг адилхан. Тэр гэрч гэж байгаа дор чанд энэ зам тээврийн яамных нийлээд намайг гүтгэж байгаа. Сайдыгаа бас гүтгээд байгаа. Тэр зам тээврийн яам дээр юу яригдж байгаа, ямар үйл явдал гарсан, тушаал гарсан уу, гараагүй юу? Тэр нь одоо манай ах トゥ хамаатан садны ажилтг компани байна уу юу гэдэг бол миний одоо мэдэхгүй бөгөөд оролцох ямар ч боломжгүй зүйл байгаа. Тэгэхээр инколдих байж таараа гэдэг фэйсбүүкийн дүгнэлтээр энэ хитэн гэрчүүд инколдод хамаарал бүхий компани гэж ингээд тайлбарлал энэ хэрэг үүсээд ялан дээр өрчөөд байгаа юм л та. Тэгээ энэ манай эмээгийн аавыг цагаатгахад 54 жилийг зарцуулсан байгаа. 91 он хэлбэгдүүл болсноос хойш 90 жил өнгөрсөн байгаа. Тэгээ Монголын төр энэндээ дүгнэлт хийгээгүй юм гэж би үзэж байгаа. 37 онд Янзан амбын мэдүүлгээр манай эмээгийн аавыг буудаж хороолсон. 91 онд цагаатгсан. Өнөөдөр намайг яг адилхан гэрчийн гэх мэдүүлгээр Янзан амбын мэдүүлэгтээ одоо утга нэг байгаа. Янзан амб юу гэж мэдүүл өгсөн гэхээр Монголын бүх лам нар манай эсэргүү бүлгийн гишүүд гэж. Тэр шиг ерөнхийлөгчийн намын заалга инколд инх хамгаалалт нөлөөлсөн байж таараа гэдэг таамаглал дэвшүүлээ. Тэрийг батлах гэж оролдоод би тэрийг эдгээр бол баталж чадаагүй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр яг энэ танхимаас 2 удаа энэ чинь буруу байна гэдэг дав залгачны шүүхийн шийдвэр өгч анхан шийдвэр бутсан байна. Одоо ч гэсэн тийм шийдвэр гарна гэж итгэж байна. Яагаад гэвэл хэргийн дотор байгаа зүйлүүд ерөөсөө огт өөрчлөгдөг байгаа. Энэ мөрдөгч прокурор шүүгч нар энэ хэргийг шийдэхдээ энэ хуулиа хараад яаж хэрэглэх вэ гэж бодож байгаа бол Монгол улсын дээд шүүхийн 2003 оны 5 сарын 5-ны өдөр 10 дугаар тогтоолыг иш үндэс болгох ёстой байсан. Тэгээ энэ 10 дугаар тогтоол ямар учиртай гэхээр 2002 оны эрүүгийн хуулийн 34, 35, 36, 37 дугаар зүйлийг тайлбарлах байгаа. Мэдээж одоо 2015 оны эрүүгийн хуулиар явж байгаа. Тэрэн дээр их хурлын дарга миний гар ус байгаа л да. Гэхдээ энэ дээд шүүхийн
гэмт хэрэг тамтраа олцох, захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч, бүлэглэн гүйцэтгэгчид энэ бүх ойлголтууд бол 2 он бол 15% хэвээрээ байгаа. Энийг одоо хүртэл шүүх хэрэгжилж байгаа. Гэмт хэрэг тамтраа олцох гэдэг би эрэггүй хуулийн дугаар зүйл заасан. Гэмт хэрэг тамтраа олцох гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатаагаар хамтарсан. Эрэггүй хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насан турсан гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай 2 ба түүнээс дэш этгээд нэгдсэнийг ойлгоно гэж байна. За инх хамгааллын инх болд гэдэг 2 хүн байна. Насан турсан байна. Гэмт хэрэг үйлдэхээр санаатаагаар хамтарсан гэдэг өгүүлбэрийг л батлахын тулд одоо 4 дахь жилдээ авилгатай тэмцэх газар, прокурор, Баянзүрх дүүргийн шүүх ажиллаад одоо хүртэл нотолж чадаагүй байгаа. Тэгээ би давхын шүүхт дээр хариуцлагын төвшин бас өндөрсдөг юм байна гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл анхны шатны шүүхтээр манай өмгөөлөгч одоо миний хэлсэн зүйлүүдийг давхын шүүхийн тогтоолд 2 удаа дурдж дээд шүүхийн тогтоолын энэ гэмт хэрэг тамтраа ойролцогч, хатгагч, хамжигч гэдгийг энэ дээд шүүхийн тайлбарын дагуу ойлгож байгаа учраас анхны шатны шүүхийн торгох болон хорих шийдвэрийг бол урд нь хүчингүй болгож ирсэн. Тэгээ энэ удаа ч гэсэн хүчингүй болгох яагаад гэвэл энэ хэрэг дээр юу ч өөрчлөгдөг байгаамаа. За энэ инколд гэдэг хүнийг яагаад шоронд хийх гээд зорилго тавиад оролдоод яваад идэхээр энэ 5 толгой гэдэг компаниг үнгүүгээр Хятадын төрийн өмчит шинхва Монголын энержи ресурс гэдэг компаниудад өхөөр бэлдэж байсныг зогсоосон юм аа. Тэгээ 2015 оны 4 сарын 6-наас эхлээд өдний хүртэл одоо 11 дахь жилдээ инколд ял өхөөр оролдож байгаа. Яг энэ бол шанзуугийн сэдэлтэй. Энэ хамгааллын яагаад хэрэгт орчих вэ гэхээр Монголын хувийн компаниар Монгол улсад төсвийн мөнгөгүйгээр зам бариа гэж тэднэрт үүрэг өгсөн. Улсаас мөнгө аваад давуу байдал аваад яваад байгаа мэтэр ингэж гадуур ойлгогдоод байгаа нь буруу. Энэ компани чинь хувийнхаа мөнгөөр зам тавих гэж оролдоод ингээ буруутсан явж байгаа. Тэгэхээр Монгол зам тавьсан их хамгаалсан буруутай, улсын төсвийн мөнгөгүйгээр Монголд нүүр сугаах үйлдвэр хийсэн страта буруутай. Монголд ерөөсөө юм хийж болохгүй. Энэ бүх нүүрсүүл урагшаага Хятад руу угаагдахгүйгээр бөөнөрөө гарах ёстой гэдэг бодлогын одоо сүүлийн 10 жил явсан бодлого энэ шүү дээ. Үр дүнд энэ хэрэг бол зохиогдсон. Зохиогдсон гэдэг нь бол хамгийн анх 2015 онд прокурорт гомдол гаргасан энержи ресурсын хамсаатнаас эхсүүлээд ингээд одоо хүртэл явахгүй байна. Манай энэ прокурорууд бас ажиллаа муу хийдэг. Тэр энержи ресурсын гомдлыг авчиад яллах төгөлтэй АБ-г уулаа бичсэн байлээ л дээ. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж өөрсдөө энэ яллах төгөлтэй бичхийн оронд энержи ресурс МСС одоо Хятадын Шанхайгийн гомдлыг ажил болгоод уг нь бол Монголд улсын төсвийн мөнгөгүйгээр зам байруулсан их хамгаалалт одоо ял өхийн оронд бид нар медаль өгч явах хэрэгтэй. Одоо медаль тэр хуваараа эрсдэл гаргаад нүүр сугаах үйлдвэр хийсэн. Тэнд ямар ч улсын хөрөнгө байхгүй. Тэр страта компанид бас одоо шагнал өгсөн л да. Тэгээд энэ болгон бол эсрэгээр Монгол улс хөгжиж болохгүй нүүрсээ түүхэгээр нүг гэдэг энэ бодлогыг сөрсөн учраас ингээд бүгд хэрэгтэн болж явж байгаа. Далан задгадаас Улаанбаатар хүрэх зам 510 км. Энэ замыг шинээр өрөөл 510 сая доллар өнөөдрийн үнээр болно. Тэгээ энэ зам бол сүүлийн 10 жил эвдрээд явах аргагүй болоод
саяхан 82 тэрбум төгрөгөөр зассан. Энэ бол бодит тохирол байна. Тэгээ энэ бодит тохирлыг гаргасан зам тээврийн сайд нарыг одоо шүүхийн танхим шүүж явах ёстой юм л да. Гэтэл энэ замаар хүн даацсан машин явуулахгүй шорон замыг хувийн компаниар янзлуулсан инх хамгаалан шүүгдэгч болчихсон сууж байгаа. Инх хамгаалангийн тушаалаас хохирогч байхгүй. Байдаг бол тэр Ихтэлмэл Ингүүн гэдэг компани байна. Тэр нь одоо энэ давуу байдал олж авсан мөртлөө энэ шүүхийн танхимд одоо оролцогч биш болчихоо яваад байгаа. 37 оны хэлмэгдүүлэлттэй адилхан хаа хамаагүй ерөнхийлөгчийн тамган газрын дарга намайг авчраа шийтгэж болж байгаа бол энэ бол одоо их өөр жишг Монголын хуулийн байгууллагууд мөрддөг, хяндаг, шүүдэг байгууллагуудад авчирнаа. Энийг бас анхны шүүгтээ хэлсэн байна. Тэр нэг урт нэртэй үйл байгаа шүү дээ. Юу гэдэг лээ бүтнээрээ хамаарлах үед гэдэг надад харуулж. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль гэж байна. Энийг гаргахад би гишүүн байсан. Тэгээ энүүгээр тэр хамаарлах үетэд гэдгийг тодорхойлж өгч байгаа. Инколдын өөрийнх нь үүсгэсэн компани эсвэл хэн нэгэнтэй хамтарсан компани хамаарлах үетэд болохоос биш. Миний ах トゥ нарын ажилдаг, цалин авдаг компани хязгаарч хамаарлах үе болохгүй. Тэгэхээр энэ хуулийг зорилготойгоор тэр 5 толгойг өгөөгүй торссон бүлэглэл энэ нэг прокурорууд мөрдөгчд анхан шатны шүүгчнэрт нөлөөлж хизээч хэрвээ энэ хол байгааг бол энэ хэрэг бол гэмт хэрэг болохгүй. Энэ угаасаа бүрэлдэхүүнгүй юм. Ингээд одоо хүртэл явсан би бас гайхаж байгаа. Хаа өрөө зогсон хүлээгээл байгаа. Тэгээ энэ миний бичиж байгаа ном улам зузаараа л байна. Өнөөдөр уулч гисэн АБ-г протоколоор шүүхийн шийдвэр болон юугаараа орно. Тэгээд яаж хуулийг гуйлж, яаж хүнийг яллаж би одоо 4 жил явахдаа хоригдож үзээгүй. Сүүлийн 3 дахь сарда хоригдох руу орж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрыг ажиллагааг бас шалгаж байгаа. Мөрдөх АТГ одоо би өөрийн бие дээр шалгалаа. Анхан шатны шүүхийг шалгалаа, прокурорыг шалгалаа. Тэгэхээр энэ бол одоо их л харамсалтай сурах хүчиг болж байна. Тэгээ энэ бүх зүйл давхын энэ шүүхтэр иржил залруулагдаад байгаа. Би одоо давхын шүүхэн шийдвэрүүдийг энд ингээд хамгийн анх 25 оны 4 сарын 30-наас өмнө байлуу те. Энд нэг гарсан байна. Монголын шүүхэд итгэл энэ анхан шатны цагаатсан гэдэг гарсан шүүгчээс бусдаар байх болсон. Давхын шүүхэд би итгэж байгаа. Яг бол 2 удаа яг адилхан эргийг одоо буруу шийдсээр тогтоосон. Одоо ч гэсэн тогтооно гэж бодож байгаа. Тэгээд энэ прокурорууд одоо миний дараа хэлж баахан гүтгэн л дээ. Ямар нэгэн одоо өөр юм байхгүй учраас гэмт хэрэгт хатгагчаар би энэ бичсэн учраас их товчилж яриад байгаа шүү. 3 дахь хуудас байгаа. Бодлыг бол ер нь бүрэлдэхүүн бүрийхээр нь тайлцсан байгаа юм. Тий. Гэмт хэрэгт хатгагчаар хамтран улсын үйлдэл оролцоог хэрэгт нотлсон нотлох хоримт нэг хуудасч байхгүй. Энэ 35 илүү 45 хавц хэрэгт.
нэг өгүүлбэрч байхгүй. Зүгээр л баримтгүйгээр хүнийг яллаад явж байгаа. Би нөгөө гэрчүүдийн нэрийг орчлоо. Дор чанд Эрдэнэ очир Батбол Бадарч нар өөрийнхөө сошиал фейсбુકээс олсон юмаа ярьсан болохоос биш. Инх хамгаалан инх бол хоёрын уулзалтын гэрч биш. Намайг зам тээврийн яамд орсныг нотлох биш. Бид хоёрыг одоо хаа нэгэн газар ямар нэг юм яриад байсныг ийм гэрчийн мэдүүлэг гэж нотлоод тэрэндээ үнсэлж яллаад байгаа учраас би 37 онтой Янзан амбын мэдүүлэгтэй адилхан гэж хэлээд байгаамаа. За тэгээд манай өмгөөлөгч нар ярьсан хинийх нь мэдүүлэг ямар хүчтэй ингээд шүүх анхан шатны шүүхийн буруу шийдвэрийг залруулж Монголыг хөгжүүлэх гэж байгаа энэ улсын төсвийн мөнгөөр биш хувийн компаниар зам бариулсан инх хамгааланг. Тэр Монголд нүүрс угаах гэдэг компанийг зөв гэдгийг тогтоож өгөөд за миний хувьд бол энийгт ямар нэгэн оролцоо байхгүй тэрийг нотолж 4 жил оролцож чадахгүй байгаа. Чадахгүй болохоор хуулийг гуйлж баталсан нотолсон мэт дүр үзүүлж байгаа. Тэгээд энэ нотолсон бүх юу нь бол энэ үрээд ингээд зогсно гэдэгт итгэж байна. Дөрвөн Баатар сайхан өмгөөлөгч бас ярьсан нээлттэй шүүхийн шийдвэрээр хорих ёстой зээн холдыг хаалттай дэглэмд хорьсноос болоод миний энэ хүзүүний юу диск мэдэрлийнхаа юу дараад тэгээ би нэг ийм байдалтай өвчин намдаах тариа цагаар хийлгдэг ийм болчиход байгаа. Тэгээд энийг нэм даруй мессежл оруулахгүй би одоо энэ өвчин намдаах тарианы хамааралтай болох аюул руу явж байгаа. Тэгээ шүүх энэ бүх байдлыг тооцож үзээд цагаатах шийдвэр гаргаж өгнө гэж бодож байна. Яг нь энэ анхан шатны шүүхийн хэрэгээр алдаатай шийдвэр бичиж өгöd байгаа. Шүүхийн шийдвэрийг бичих стандартыг эрүүгээр шүүх тэн шийдвэр хуулийн 34 хэдүүлээ. Тодорхойлох хэсэг 34 7 илүү. Тэрүүгээр тогтоогод өгсөн байдаг. Тэгээд одоо миний эсэргүүцэд анхан шатны шүүхийн шийдвэрийг бичихтэй яллах дүгнэлтийн алдаатай хэсгийг А, Б-г хуулаад 2 3 утсан бичсэн байна. Тэгээд тэр талаар би гомдолтой учраас шүүгчийн сахилгын ороонд гомдол гаргацсан байгаа. Яллах дүгнэлтийг шүүгч өөрөө бичих ёстой болохоос биш прокурорын яллах дүгнэлтийг хуулан бичлэг хийж болохгүй. Тэгэхээр санаатаагаар ийм алдаа хийж энэ алдаагаараа бас анхан шат руу буцаах ийм зорилгоч агуулж магадгүй гэж хардж байгаа. Одоо 4 жилийн турш 3 удаа давхын шүүхээр ороод хийсэн алдаагаа залруулахгүй байгаа бол давж залтах шатны шүүх эцсийн шийдвэрээ гаргаа. Инх нь өөрөө хууль юм аа. Ахаад энэ 2 жил 3 жил 10 жил явахгүй шүү дээ. Хаа нэгэн газар очиж зогсно. Тэгээ зогсох цэг нь өнөөдөр байвал одоо их сайн байна. Монголын шүүхэд итгэх итгэлийг сэргээх шийдвэр болоосоо гэж үзэж байгаа. За анхан шат бол давх угаасаа залруулдаг ингэж одоо тариуслахгүй ажилдаг байж магадгүй. Та бүхэнд бол энийг зогсоосон түүх байна. Одоо бол нэг мөсөн зогсоогоод өгөөч гэдэг хүсэл гаргаж байна. Баярлалаа. За. Асуулт гаргасан гомдолтууд асуулт юу бүрэлдэхүүнд? За тэр нэг урт нартай хуулиар гомдол төр бичээд байгаа нь тэр нэг хуулийн этгээдүүдтэй хамаарлах үхий гэж таныг ялахгүй байгаад байгаа шүү дээ. Тэр юуг нь ялж байгаа агуулгыг бол ойлгож байгаа тийм. Хамаарлах үхий этгээдүүд гэж нөгөө төрсөн дүү тэр хамаарлах үхий этгээдүүдийг
давуу байдал олсон гэж инх амлан яллаад байна шүү дээ. Таныг тэрэнд нь гатгачаар оролцсон гэж яллаа. Гатгачаар оролцсон гэдэг байгаа тий. Тэгэхээр хамаарал бүхийг хуулийн дагуу нэг урт нэртэй хуулийн дагуу зөв шүүх шийдчих юм бол миний оролцоо алга болчихж байгаа. Угаасаа байхгүй оролцоо л. За таны тэр нэг юу байгаа. За нэг цөөхөн хэдэн гэрчил мэдүүлэг байгаа л да. Тэр Бадарч гэдэг хүн мэдүүлээд байгаа. Нэг иргэдийн хурал дээр тэр нөгөө таны хамаарал бүхий итгээд билүү бат дэлгэрүүлв. Хэн блэ? Бат дэлгэрдэг хүн сайдын төвшөд гарна гэж хэлсэн гэдэг байгаа. Тий. Тэрийг би мэдэх ямар ч боломжгүй бөгөөд одоо сайдын тушаалахыг тэр Бат дэлгэр Бадарч хоёр тийм ярьсан уу, яриаггүй юу? Ярьсан бол одоо Батлгэртэй миний ярьсныг тогтоох ёстой шүү дээ. За нэг ийм мэдүүлэг байгаа шүү дээ. Тий, Батлгэрийг нэг удаа шүүхтээр авчирсан шүү дээ. Анхан шидийн шүүхтээр. Тэгээд ороход билээ ингээд үзэгчийн судал сууж яхад нь оруулаагүй байхгүй юу? Би Батлгэрийг танил л да. Чи ягаа ингээд Бадарч гэдэг хүнтэй ингэж ярьдаг. Би тэр үед Улаанбаатарт байсан тэр тухай мэдэхгүй би энийгээ мэдүүлэхээр ирсэн. Намайг ягаа оруулахгүй байгаа гэдэг хүн байхгүй юу? Эхнэрийн чинь дүү гэдэг байгаа шүү дээ. Тэг биш өөр Батлгэр. Өөр Батлгэр юм. Хэрэгтэй үү? Тэр нь хэний Батлгэр юм? Би овгийг мэдэхгүй шүү дээ. Одоо миний сонгуулийн менежер байсан 20 оны. Тийм. Шавдрын. Тий. Тэр хүнд хэлсэн гэдэг юм тий? Тэрийг хэлсэн гэж Бадарч мэдүүлдэг. Бадарчтай нүүрдүүлэхээр шүүх нь оруулдаг байхгүй хуралд нь. Тэр хэний чи хэзээ хамгийн сүүлийн хурал дээр оруулах хүсэл гаргалаа. Биш ээ, тэрний өмнөхөр. Сүүлдэж гаргасан. Сүүлдэж асууж байна. Бадарч хүмүүс танаас асуугаагүй шүү дээ. За Дорчанд 2 удаа мөрдөн шалах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. За тэгэхээр энийг хинээс их хамгаалангаас асууя да. За болсон. Болсон асуулт юу? За сууж болно та.